За энэ удаагийн дугаараар та бүхэндээ хүүтэн усны чочрлын залуужуулах нууцын талаар мэдээлэл хуваалцж байна. Өглөө усаад хүүтэн усанд орох эсвэл нүүрээ мөстөө усанд үрэх нь бие махбодыг богино хугацааны эерэг стресст оруулж, эсийн түвшинд өөрийгөө эрүүлжүүлэх, нөхөн сэргийх үйл явцыг хүчтэй идэвхжүүлдэг. Энэ хөшөрсөн болон гэмтсэн эсийн бүтцийг цэвэрлэх аутофагийн механизмыг эрчимжүүлснээр биеийн дотоод үргэлжлэлийг дарангуйлж, бодисын солилцоог хурдсган насжилтыг удаашруулах ач тустай ажээ. Америкийн нэгдсэн улсын Mayo Clinic болон үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн судалгаагаар хүүтэн усны энэхүү чочрол нь бие махбодыг эсийн түвшинд залуужуулж, архаг үргэлжлэлийг дардаг болох нь тогтоогдсон байна. Хүүтэн ус ба мөсний эсийн түвшний дөрвөн механизм. Үүнд нэгдүгüүрт нь хүүтний шок ба тархины залуужил. Бие махбод огцом хүүтэн орчинд орох үед элэг болон тархинаас RBM3 хэмээх хүүтний шок ураг ихээр ялгарч эхэлдэг. RBM3 нь эсийн амьдрах чадварыг дэмждэг, мэдрэлийн эсийг хамгаалдаг, хүүтэнд өдөөгддөг, стрессийн хариу уруулын ураг юм. Кембриж их сургуулийн судалгаагаар энэхүү RBM3 ураг нь тархины мэдрэлийн эсүүдийн холбоосыг гайхалтайгаар нөхөн сэргээж, Альцгеймер болон Паркинсон өвчний үед үхэж буй эсүүдийг буцаан амьдруулдаг болох нь батлагдсан байна. За хоёрдугаарт нь эсийн угаалга буюу аутопаги. Хүүтэн усны эсэд эерэг стрессийг өгдөг. Энэ үед эсүүд амьд үлдэхин тулд өөрийн бүтцийг гэмтсэн, өтөлсөн дутуу уургуудыг устгаж, шин залуу эс үүсгэх аутопаги процессыг маш хүчтэйгээр хурцсгадаг байна. За 3-дугаарт нь арсны өрсөлийг дарах. Мөстөө усанд нүүрээд өрөх үед арсны өнгийн хэсгийн бичил хялсан судсууд огцом агшиж, нүүрний гүн рүү цус шахагдана. Нүүрээ уснаас авахд судсууд нь буцаж огцом тэлдэг байна. Үүнийг шинжлэх ухаанд судасны гимнастик гэх бөгөөд арсны тунгалгын булчирхайн эргэлтийг сайжруулж, өглөөний хаванг 100% болгох үйлчилгээтэй. Мөн арсны эрт хөгшрөлтийн гол шалтгаан болох дотоод үргэлжлэлийг шууд дарангуйлдаг. 4-р нь допамин дааврын тесрэлт. Стэнфордын их сургуулийн доктор Эндрю Хупперманы лабораторийн туршилтаар хүүтэн усанд орох эсвэл нүүрээд өрөх үед урам зориг, анхаарал төвлөрөлтийн допамин даавар нь шууд 250% өсдөг болохыг тогтоосон байна. Энэхүү өсөлт нь 4-5 цагийн турш тогтвортой өндөр байдаг тул тархийг сэргээж, урам зориг эрч хүчийг бэлгэлдэг. Мөстөө усанд нүүрээд үрэх нь сүүлийн жилүүдэд гоо сайхан сэтгэл зүй эрүүл мэндийн салбарт нэлээд төгөөмөл зөвлөмж болон дэлгэрч байна. Таныг 5 минутын дотор эрч хүчийг нэмэгдүүлж, өдрийн турш гялалцсан өнгөлөг арсыг бий болгох, мөстөө усны нүүрний арчилгаа нь мэргэжилтнүүдийн дунд ихээхэн анхаарал татсаар байна. Энэ нэртний уламжлалт арга бөгөөд дараах ач тустай гэж үздэг. Үүнд нэгдүгüүрт нь нүүрний арсны чанарыг сайжруулдаг. Хүүтэн ус нь цусны судсыг хашаад цусны эргэлтийг идэвхжүүлдэг. Цусны эргэлтийг сайжруулснаар нүдний доорх уутанцар, хаван зэргийг багасгахад тусалдаг. Хоёрдугаарт нь нөхцөлтийг багасгана. Хүүтэн усны арсыг чангалж, томорсон нөхцөлтийг багасган арсыг илүү толгор, жигд болгох үйлчилгээтэй. 3-дугаарт нь арсны цэцлэгийг тэнцвэржүүлнэ. Илүүдэлт хослогжилт багасаж, батг багасгахад тусалдаг. 4-дугаарт нь сэтгэл зүйд эерэг нөлөөтэй. Хүүтэн усанд нүүрээд өрөх нь сэтгэл санааг тогтворжуулах, тайвшруулах үйлчилгээтэй. 5-дугаарт нь өдөр эхлэх гайхалтай аргыг бий болдог. Унтлагын байдалтай байгаа тархийг сэргээж, анхаарлыг төвлөрүүлдэг. Мөн стрессийг багасгаж, өөдрөг мэдрэмж төрүүлдэг. Өглөөг эрсэд хийж эхлүүлж байгаа мэт мэдрэмж төрүүлдэг байна. За 6-дугаарт нь дааврын тэнцвэрт байдалд нөлөөлдөг. Мөстөө усанд нүүрээд үрснээр кортизол буюу стрессийн дааврын түвшин буурч, өдрийг илүү эрчтэй, илүү төвлөрсөн сэтгэлгээтэй өнгөрөхөд тусалдаг. Эндорфин ялгаралт ихсэж, сэтгэл өөдрөг болдог байна.
Голдугаарт нь лимбийн урсгалыг сайжруулна. Биеэс хорт бодис бохирдлыг зайлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Нүүрний тунгалгын урсгалыг идэвхжүүлснээр хоргоожуулах үйл явцыг дэмжиж эрүүл арьстай болоход тусалдаг. За 8 дугаарт нь арьс арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулна. Нүрээ будахын өмнө нүрээ мөстэй усанд өрөх эсвэл мөсөөр арчихад нүүрний будаг арьсан дээр энгийн үеийнхээс илүү удаан хугацаанд тогтдог байна. За хийх аргачлал. Савнд хүүтэн ус хийгээд мөс нэмнэ. Цэвэрлсэн нүрээ айчмаар 10-30 секундт өрнө. Нүрх үйлдэлийг 2-3 удаа давтаж болно. Дараа нь нүрээ зөөлөн алчуураар усыг нь шингэж авах буюу арьсан дүрхээс сэргийлэх хэрэгтэй. Үүний дараа чигшүүлэх тос түрхэнэ. Хүүтэн шүршүүд орохдоо айчмаар дасгаж температурыг тохируулахыг зөвлөж байна. Тухайлбал шүршүүрийн төгсгөл хүүтэн усыг хэдэн секундын турш бие дээрээ урсгаж 5 дахь мэдрэмжийг төрүүлэх хэрэгтэй. Хамгийн тохиромжтой усны температур нь 15-ээс доош байх ёстой. Судалгаагаар 30-90 секундын турш хүүтэн шүршүүд орсон хүмүүс шүршүүд ороогүй хүмүүстэй харьцуулахад өвдөх эрсдэл нь 29%-аар бага байсан болохыг тогтоосон байна. Хэтрүүлэн шүршүүрт орохыг зөвлөдгүй ч хэдхэн секунд ч гэсэн бие махбодын болон сэтгцийн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг. За анхааруулгана. Ялангуяа мэдрэмтгий арьстай болон мөстэй усанд удаан хугацаагаар байхаас зайлсхийх хэрэгтэй. Хэрвээ та ямар нэгэн арьсны өвчтөй бол арьсны эмчээс зөвлөгөө аваарай. Хэрвээ та дөнгөж эхэлж байгаа тохиолдолд бөлөө шүршүүрт орсны дараа сүүлийн 30-60 секундэд хүүтэн усаар биеэ шавших нь хамгийн тохиромжтой бөгөөд аюулгүй арга юм. Мэргэжилтний зөвлснөөр хүүтэн усанд удаан хугацаагаар байх нь гипотермийн үүсвэх нэрслэлийг нэмэгдүүлдэг бөгөөд энэ мэдрэлийн ноцтой гэмтэлд хүргэдэг. Мөн зүрх судасны өвчин, цусны даралт ихтэй өвчтөй хүмүүс мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй. Ялангуяа ахмад наснуудад аюултай байж болзошгүй юм. Харин мөстэй усанд нүрээ дүрэхдээ 1 удаад 20 секундээс хэтрүүлж болохгүй бөгөөд нүрээ шууд мөсөөр үрхээс татгалзаарай. Аливаа эрүүл мэндийн дасгалын нэг адил бие махбодоо сонсож усны температурыг өөр тохирсон түвшинд тохируулах нь чухал шүү. Арьс арчилгааны хувьд тууштай байх нь чухал. Тиймээс эрүүл гэрэлцэн арьстай болохын тулд мөстэй усыг байгалийн арьс арчилгааны нэг хэсэг болгох нь таны сонголт. Нүрээ мөстэй усанд өрөх өглөөний арьс арчилгааны өдрийг сэтгэл хөдлөмөр эхлүүлэх энгийн бөгөөд гайхалтай арга юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.